Сайн мэцхан оюутнуудаа оюунлаг төвийн Австрали улс дахь салбараас та бүхэндээ мэдчилж байна. За, миний нөгөө бичсэн комментны доор Австрали гэж бичсэн та бүхэндээ баярлалаа. За, эдгээр хүмүүстээ зориулаад бяцхан мэдээлэл оруулъя гэж бодсон юм аа. Бүгд нь яг ижилхэн нэг мэдээллийг өгье гэж бодсон юм. За, та бүхэн Австрали улсад ажиллаж, сурч амьдрах гэж байгаа бол та бүхнийг алхмаар урагшилсан гэсэн үг. Та бүхэндээ баяр хүргэе. За, ер нь бол Австрали улсад суралцах, ажиллаж амьдрах гэж байгаа ер нь бүх насны хүмүүс та бүхэн виза apply хийхэд нээлттэй. Австрали улсад ерөнхийдөө сурах, тийм үү, аялах гэсэн визний ангиллаар та бүхэн ирэх боломжтой бөгөөд ганц зүйл маань ер нь та бүхэн удаан хугацаагаар ажиллаж амьдрна гэж бодож байгаа бол хамгийн зөв, хамгийн цаашаа сунгагдах боломжтой виз маань сургалтын виз байдаг. Аяллаа виз маань болохоор түрхэн хугацаагаар 3 сарын хугацаанд та бүхэн ямар ч ажиллах хэрэггүйгээр зөвхөн аялаад буцах зорилготой эдгээр хүмүүст зориулсан виз байдаг. Ер нь бол Монголоос ихэнх хүмүүс энэ сургалтын визээр хурж ирдэг гэдгийг та бүхэндээ анхааруулъя. За, ер нь бол сурахад бол ерөнхийдөө Австрали улсын сургуулиудаас нэг насны хязгаарлалт байдаггүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд Австрали улс маань маш их жинхэнэ сурах оюутанд фокуслж байгаа учраас ерөнхийдөө бас насны хязгаар шиг зүйл тогтоож эхэлж байгаа. За, ер нь бол 35-аас доош насныхныг л Австрали улсад татаад тэгснээр нөгөө залуу сайхан хүмүүс маань удаан хугацаанд Австрали улсад ажиллаад, сураад тухайн улсад эдийн засгийн бенефит үзүүлэх боломжтой гэж бодож байгаа учраас тэдний яг өөрсдийнх нь own strategy бол тийм байгаа шүү. Заа ёо. Гэсэн хэдий ч сургалтын визэнд та бүхэн жинхэнэ сурах оюутан гэдгийг харуулах юм бол насны хязгаарлалт бол нэх байхгүй. Хамгийн гол риск болохоор санхүүгийн бичиг баримт. За, мөн та нар буцаад Монгол руугаа явахгүй гэж магадгүй гэсэн сэжигтэй эдгээр бичиг баримтыг цуглуулсан тохиолдолд та бүхний виза гарахгүй байх хандлагатай байдаг гэдгийг та бүхэндээ анхааруулъя. Тэгэхээр ер нь бол та бүхэнд хэлж байна. За, та бүхэн мэдээлэл авахаар доор комент бичсэн байж байгаа хүмүүс маань хэрвээ та бүхэн зүгээр Австрали улсыг үзье гэж бодож байгаа, хэдхэн хоноод хүрээд ирнэ, хэдхэн сар болоод хүрээд ирнэ гэж байгаа бол аяллаа виз маань бол хамгийн зөв сонголт. Харин та бүхэн удаан хугацааны төлөвлөгөө гаргаад за ер нь гэр бүлтэйгээ явах боломжтой ийм улсыг сонгоё. Мөн түнчлэн тухайн улсдаа удаан хугацаагаар байна. Цаашдаа байнгын оршин суух эрх авна гэж бодож байгаа эдгээр хүмүүст бол сургалтын виз хамгийн зөв шүү гэдгийг та бүхэндээ хэлье. За, маш олон төрлийн насны хүмүүс коммент бичсэн байгаа. За, тэгэхээр та бүхэн юуг анхаарах вэ гэхээр бүгдээр насны ангиллаар та бүхэнд би зөвлөгөө өгнө гэсэн үг. За, хэрвээ та бүхэн 18-аас 25 насныханд байж байгаа бол та бүхэн маш гоё залуухан насны ангиллал гэсэн үг. За, залуухан насны ангиллал маань болохоор виз гарах магадлал өндөртэй. Хоёрдугаарт нь Австрали улс маань нөгөө визийг гаргахдаа за энэ хүн маань удаан хугацаанд сурна, мөн түнчлэн жинхэнэ сурах оюутан яг сурах нас гэсэн нөхцөл байдлыг хардаг учраас визний гарц маань маш өндөр байдаг гэсэн үг. За, хэрвээ та бүхэн 18-аас 25 насныхан бол та нар хамгийн түрүүнд юуг бэлдэх ёстой вэ гэхээр англи хэлнийхээ чадварыг хар. За, хэрвээ та бүхэн англи хэлний чадвар хараахан оноогоо аваагүй, хангалттай сайн үзүүлэх боломжгүй байгаа бол хэлний бэлтгэлээр хурж ирэх боломжтой. За, эсвэл хэлний бэлтгэл нэмэх нь бакалавр гэсэн мэргэжлэр, эсвэл хэлний бэлтгэл нэмэх нь магистр гэсэн чиглэлээр хурж ирэх боломжтой. За, тэгэхээр 18-аас 25 насныхан маань сүүлийн үеийн статистикийн мэдээгээр харахад гэхдээ визний гарц маань дан хэлний бэлтгэл багассан учраас та бүхэн залуухан байна, бас хурдан сурах боломж байна. Тийм учраас PT ч юм уу, IELTS ч юм уу аль нэгэн оноог хамгийн бага нэг 5 оноо, 5.5 оноо шүү дээ. Тэгэхээр тэрүүнийг өгөөд хэлний бэлтгэл нэмэх нь бакалавр, хэлний бэлтгэл нэмэх нь магистр. За, хэрвээ бүр болдоггүй юм бол яг дан ганц хэлний бэлтгэлээр гэхдээ энэ тохиолдолд та бүхэн юуг анхаарах вэ гэхээр таны буцаж энэ англи хэлний сургалт чинь Австрали улсад зайлшгүй хэрэгтэй. За, эсвэл ажил дээр нь англи хэл зайлшгүй хэрэгтэй байгаа. Эсвэл сургалтанд чинь англи хэл зайлшгүй хэрэгтэй байгаа. Тэдгээр хүмүүс хэлний бэлтгэлээр apply хийх боломжтой болж байгаа. За, 25-аас тийм үү 35 насныхан маань бүр зоолдтой англи хэлний оноотойгоор за нөгөө нэг
Хэлний бэлтгэлийнхэн 18-аас 25 насныхныг бодвол илүү strong санхүүгийн нөхцөл байдалтай Монгол улсад хурж ирэх үйл хөдлөх хөрөнгө илүү сайн харуулах боломжтой гэсэн үг. Яагаад гэвэл 18-аас 25 насныхан бол аав ээжээрээ батлан даалгахад бас гэмгүй. Мөн түнчлэн тэднээс нэг сүртэй те үйл хөдлөх хөрөнгө чинь хаана байна энэ төр гэдэг ах юм байхгүй. Яагаад гэвэл дөнгөж сургуулаа төгсөөд удаагүй байгаа залуу хүмүүс учраас ийм байдаг. За 25-аас 35 насныхан маань бол яг эд карьер нь тэгшэрсэн. За ер нь бол өөрсдийн гэсэн үйл хөдлөлтөй болцсон. За иймэрхүү хүмүүс байж магадгүй. Тэгтээ та бүхнийг аав, ээж, ах, эгч дүү, эмээ, өвгөө батлан дааж болно. Хэрвээ санхүү бол хангалттай биш бол. Тэгтээ үүн дээр нэмэх нь та өөрийн capacity, өөрийн skill, за өөрийн одоо санхүүг маш сайн харуулаад за жишээлбэл ажлын газар дээр цалин маань маш дайггүй өндөр. За жишээлх юм бол за 3 саяас тийм үү 3 саяас төгрөг дээш одоо цалинтай эдгээр гэр бүл байх юм бол виз гарах бүрэн боломжтой гэсэн. Гэр бүлээрээ мэдээж явах боломжтой. Хүмүүс их асуудаг. За гэр бүлээр шууд визэнд орох уу, дараа визэнд орох уу гэж. За манай агентлагийн хувьд байх юм бол ерөнхийдөө бол цуг гэхээсээ илүү эхлээд яг main applicant хүн маань визагаа аваад яагаад гэвэл бид нар чи шатахтаа ч гэсэн баг шүү дээ. Хэрвээ виз маань татгалзах юм бол ядахтаа нэг хүний визний мөнгөөр шатна. Хэрвээ гарчих юм бол дараа гэр бүлийнхээ визнүүдийг оруулаад ингээд дагалдангаар виз мэдүүлэх нь илүү дажгүй байдаг. Тэгэхээр 25-аас 35 насных маань яах нь хэлний оноон дээрээ бэлдэнэ. За нэмэх нь түүн дээр нэмэх нь санхүүгийн strong одоо чадвартай. Түүн дээр нэмэх нь гэр бүлээс чинь сайн өндөр дэмжлэг байх хэрэгтэй гэдгийг анхааруулъя. За 35-аас 45 насныхан болохоор яах вэ те? За эдгээр хүмүүс маань болохоор дан ганц хэлний бэлтгэлээр явна гэдэг бол байж боломгүй. За энэ дээр бол виз гарах боломж байхгүй. Яагаад гэвэл 35-аас 45 насныхан ч бүр айгүй өндөр баг одоо ажлын карьерээр ярих юм бол баг executive албаны те бүр айгүй их удаан баг professional хүмүүс болчихж байгаа. Ажил дээр маш удаан хугацаагаар карьераа сайжруулсан эдгээр хүмүүс байж байгаа учраас та бүхэнд юу илүү харах вэ гэхээр санхүүгийн хувьд илүү чадвартай бүр одоо өмнөх 2 насны ангиллаас илүү чадвартай гэдгийг харуулна. Бизнес байгаа бол бизнесээ харуулна, буцаж ирэх баталгаа олгоно шүү тийм үү. За мөн одоо тэр санхүүн дээр өмнөхөөсөө илүү одоо надад ийм хадгаламж байна. Энэ мөнгө маань эндээс орж ирж байна. За мөн түнчлэн нэмэх нь тэдгээр хүмүүс бас надад одоо батлан даана. Эсвэл миний бизнес байнга эдгээрээс мөнгө олж байна гэдгийг ингээ харуулсан санхүүгийн бичиг баримтаа харуулах хэрэгтэй. За эдгээр хүмүүс маань та бүхэн хэрвээ магистра хизээний төгсчихсөн тий одоо Монгол улстай бакалавр, магистра төгсчихсөн байх юм бол та бүхэн Master of Research гэсэн одоо англиар хурж ирэх боломжтой. За эдгээрийн маань сургалтын төлбөр маань ер нь бол нэг семестр нь 13,400 Австрали долларын төлбөртэй сургуулиуд байгаа. За тэгэхээр тэндээс та бүхэн сонгоно гэсэн үг. Ерөнхийдөө бол 35-аас 45 насныхан бол бүр professional, бүр academically growth болсон эдгээр хүмүүс байдаг учраас higher education тэр тусмаа судалгааны чиглэлийн эдгээр хүмүүс байвал илүү даваа талтай. За тэгснээр түүнийхээ дараа та бүхэн нөгөө 485 гэсэн визийг авч Австрали улсад удаан хугацаагаар бас 2 жилээр ажиллах боломжийг авах боломжтой эдгээр хүмүүс байгаа шүү гэдгийг та бүхэндээ анхааруулъя. За ёо. За тэгэхээр ер нь бол 3 насны ангиллийнхан байна. 18-аас 25, 25-аас 35, 35-аас 45 гэсэн ангиллийнхан байна гэдгийг та бүхэн анхааруул. Тэгэнгүүт та бүхэн насны ангиллаараа за би энэ ангилд хамаарна. За тэгэхээр би яаж бэлдэх вэ гэдгийг анхаарч эхэлнэ. Сургалтын төлбөрийн хувьд бол ерөнхийдөө харилцан адилгүй. За ер нь бол хамгийн хямд нь бакалаврын зэрэг маань 12,000. За түүнээс дээш байдаг гэдгийг анхааруулъя. Нэг жилийнх нь 12,000, нэг семестр маань 6 сараар гэж тооцогдно. За зарим нь болохоор 3 семестртэй байдаг. Тийм учраас сургуулиудынхаа вебсайтаар нь ороод маш сайн хараарай. За ер нь манай оюунлаг төв дээр бол янз бүрийн одоо мужид Сидней, Queensland, Perth гэдэг Adelaide гэдэг бүх төрлүүдэд байж байгаа. Ер нь та бүхэн цаашлаад хаана амьдрах юм тийм үү? Ер нь хаана суурьших сонирхолтой ер нь quiet place амьдран ирээдүйдээ тэгж байна гэж бодож байгаа бол мэдээж хөдөө орон нутгийн regional area байвал сайн. За яг угаасаа би хотод дуртай, маш их ажил сайн олддог.
маш их өрсөлдөөн ихтэй гэж бодож байгаа бол мэдээж том хотууд Melbourne, Sydney тэ эдгээр одоо хотуудыг та бүхэн сонгосон дээрээ гэж би та бүхэндээ зөвлөе. За бакалаврын зэрэг маань ер нь хамгийн сайн коллеж нь бол TAFE байж байгаа. TAFE-аар бол маш их өндөр физ гарах магадaltaй шүү. Та бүхэн тэрийг анхаараарай. Яагаад гэвэл Австрали улсын яг засгийн газрын коллеж, Австрали улс чинь цаанаасаа бид нар засгийн газрынхаа сургуулиудыг дэмжинэ. Тэ их одоо эдийн засгийн одоо саппорт өгнө гэж хэлсэн байж байгаа. Тэгэхээр та нар хэрвээ сонгох юм бол TAFE-ийг илүү сонгоорой. Яагаад гэвэл TAFE-ээс л та бүхэн янз бүрийн Австрали улсад хэрэгтэй мэргэжлэр сураад тэгээд цаашаа PR болох гэж байгаа бол тэр чинь илүү сайн байдаг. За эсвэл хувийн коллежууд байж болно. Гэхдээ хувийн коллежуудынхаа зэрэглэлийг харж агаад гайгүй боломжийн зэрэглэлтэй сургуулиудыг сонгох боломжтой. За хамгийн бага сургалтын төлбөр маань бакалаврынх маань хувийн коллежид 12,000-аас эхэлдэг. Харин TAFE-ийнх бол ерөнхийдөө нэг жилийнх нь 20,000 байдгийг шүү гэдгийг та бүхэндээ анхааруулъя. За сургалт маань бол ер нь Австрали улсад 2 сар 7 сараас эхэлдэг. За тэгэнгүүтээ хэрвээ та бүхэн бага оноо авчихсан нэмэх нь хэлний бэлтгэл авах гэж байгаа бол хэлний бэлтгэл бол ихэнх сургуулиуд 7 хоног болгоны эхэнд эхэлдэг учраас та бүхэн санаа зовлтгүй. Харин TAFE University-гийн хэлний бэлтгэлүүд бол тусгай одоо time table-тай яг тэдэнд эхэлнэ гэд ер нь бол сар тутамд ч юм уу 3 сар тутамд эхэлдэг учраас та бүхэн тэндээс ахуулаад хэлний бэлтгэл нэмэх нь бакалавр гэсэн ийм одоо багц зорилгыг авах боломжтой гэдгийг та бүхэндээ сануулъя. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө санхүүг ер нь бодохдоо за нэг жилийнх маань 12-оос 20,000 Австрали долларын төлбөртэй бакалаврт тий. За эсвэл 17,000-аас ер нь 55,000 хүртэл тий магистрт сурна гэж бодох хэрэгтэй. Ингээд мэдээж хүн болгоны санхүү чинь өөр учраас та бүхэн түүнийхээ дагуу өөрсдийнхөө төлөвлөгөө гаргана гэсэн үг. За 25-аас 35 насных маань мэдээж бүр шууд мастер гэдэг нь зүгээр мастрын зэрэгээр сурна. Бакалавра эдгээр чинь айл хязгаарны төгсчихсөн. Түүний дараагаар та бүхэн нэлээд олон жил ажиллаад амьдарчихсан ийм хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө битгий эргэлз шууд магистраар ирнэ гэсэн. За магистраар ирэхдээ харин та бүхэн манай оюун техникүүдээр очиод зөвлөхүүдээсээ за би мэргэжлэр сурдаг. За ийм мэргэжлэр сурсан бакалавра энэ мэргэжлэр ажилласан. Тэгэхээр би Австрали улсад хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээс би яг ямар нь байвал зүгээр вэ? Цоо шин мэргэжлийг одоо сонгож сурах нь бол хэцүү болдог. За Австрали улсад хэрэгцээтэй мэргэжил жишээлбэл инженер, эмч, сувилагч гэсэн мэргэжлэр илүү сурах юм бол та бүхэнд одоо гэр бүлээрээ хурж ирээд удаан хугацаанд урттай шүү. PR авахд илүү даваа талтай болно гэсэн. Тэгэхээр та бүхэн заавал цоо шинээр одоо сурах гэжсэн дор өөрсдийнхөө хийж исэн ажил дээрээ сурах юм бол дараа нь skill assessment хийлгэх тийм үү? Skill assessment гэдэг маань ур чадвараа Австрали улсын зах зээл дээр үнэлүүлээд ингээд цаашаа PR буюу байнгын оршин суух хэрэг авахд чинь нааштай талтай гэсэн үг. За тэгэхээр та бүхэн маш сайн тэгж төлөвлөөрэй. За магистраар ирснээр та бүхэн 25-аас 35 настай учраас та бүхэн цаг алдалгүй төгсөөд 485 буюу төгсөгчийн 2 жилийн визийг аваад түүний дараагаар энэ 2 жилийн визнийхаа хугацаанд бүгдээрээ дараагийнхаа алхамдаа бэлдэж эхэлдэг. Ажлын виз авах юм уу? Тэ цаашгаа PR руу шууд аплай хийх юм уу гэдгийг маань хурж ирсний дараагаар шийдвэрлэж өгнө гэсэн үг. За 35-аас 45 насныхан маань Master of Research програмаар бүр судалгааны магистраар за ийм төрлийн судалгаа хийнэ гэсэн үг. За манай дээр болохоор бизнесийн судалгааны магистр байна, IT-гийнх байна, accounting байна. За мөн түнчлэн өөр боловсрал байна, эрүүл мэндийн салбарынхан байна. За эдгээр судалгааны ажлаар хувийн сургуулиуд байгаа. Мэдээж том ихтэй сургуулиудад хэрвээ та бүхэн голч чинь маш сайн өндөр. За жишээлбэл бакалавр болон магистр чинь голч чинь өндөр. Англи хэлний оноо 7-оос дээш байгаа бол та бүхэнд тэтгэлэг хамрагдах боломжтой. Гэхдээ тэтгэлэгт хамрагдахын тулд нэлээд цаг алдна гэсэн үг. Эхлээд супервайзер олно. Та бүхнийг одоо судалгааны туршид чинь дагуулж хөтлөж явах тийм үү? Замчлах ийм одоо багш хэрэг болно. Тухайн багш чинь та бүхнийг рефер хийж ягаад энэ одоо тэтгэлэгт одоо авах боломжтой гэсэн үг. За эсвэл сургуулийнхаа тэтгэлгийг авах боломжтой. Энэ маань болохоор голч дээр үндэслэж авдаг маш их өрсөлдөөн өндөртэй ийм одоо сургалт байдаг. За ер нь бол ийм судалгааны магистр маань би түрүүн хэлсэн тийм үү. За хувийн сургуулиудад болохоор нэг жилийнх нь 26,800-аас
эхэлдэг. Харин томоохон ихтэй сургуулиудынх нь бол жилийнх нь 38,000-аас эхэлж байгаа. За тэгэхээр энэ үнийг ганц гой зүйл маань хэрвээ та бүхэн улсын судалгааны програмд орох юм бол голччин өндөр байх юм бол сургуулийн судалгааны тэтгэлгийг авах боломжтой. Энэ маань 100% түүн дээр нэмэх нь стипенд гэж аваад түүн дээр нэмэх нь хүүхдүүдийн чинь сургалтын төлбөр 100% off болдог. Төлбөргүй болдог гэсэн үг. Тэгэхээр судалгааныхан бол маш давуу талтай. За визний хураамжийн хувьд байх юм бол зөвхөн одоо гол үндсэн аппликант маань визнийхаа хураамжийг төлөөд гэр бүлийн гишүүд маань төлдөггүйгээрээ давуу талтай. Тэгэхээр та бүхэн маш их мөнгийг бараг 4-5 мянган долларыг хэмнэх ийм давуу тал болно гэдгийг та бүхэндээ анхааруулж хэлье. Тэгэхээр та бүхэн насныхаа ангиллаараа аль болохоор материалуудаа бэлдэж эхэлнэ гэсэн үг. За одоо сургуулиудаа бол ингэж бэлтгэнэ шүү дээ. Ямар ангиллаар байна. Санхүүгээ бэлтгэхдээ болохоор та бүхэн юуг анхаарах уу гэхээр за би түрүүн хэлсэн. Аав, ээж, ах, эгч, дүү, эмээ, өвөө гэсэн хүмүүс та бүхнийг батлан даах боломжтой. За эдгээр хүмүүсээс та бүхэн хайна. За өөрсдийнхөө saving-ээр авах боломжтой. Инхийн тулд та бүхэн хангалттай ажил орлоготой санхүү чинь маш өндөр. Жишээлбэл сарын цалин 3 саяас 5 сая ч гэдэг юм уу те. Энэ үнийг харуулж хийж байна. Тэрнээс сая төгрөгийн цалинтай. Гэхдээ одоо энэ saving үүссэн гэхээр заримдаа case officer эргэлзэх хандлага байдаг. Та бүхэн яг юм идэхгүй уухгүй хадгалж агаад энийг авсан гэж юу гэдэг ингээд байдаг. Тэгэхээр та бүхэн хаанаас яаж мөнгө олсноо айгүй гоё logically тайлбарлах хэрэгтэй гэдгийг анхааруулъя. За санхүүгийн баталгааны хувьд мэдээж оюунлаг төвөөс сайн өөрсдийн чинь хадгаламж дээр өөрсдийн чинь гэр бүлийн гишүүд дээр нь үндэслээд яаж бэлтэх үү гэдэг одоо дэтейлчилсэн одоо зүйлийг та бүхэндээ өгнө тэ. За хэрвээ та бүхний мөнгө хүрэхгүй байх юм бол яг хөө манай төвөөс та бүхэнд нөгөө санхүү дээр чинь нэмэлтээр одоо мөнгө тохиргийг хийж өгөөд та бүхэн хадгаламж барьцаас нь зээл аваад ингээд бэлтэх шаардлагатай. Мөнгөө оруулангуутлаа та бүхэн виза аплай хий гэж бодож болохгүй. Та бүхэн баг 1 жилийн өмнөөс эхэлж бэлтнэ гэсэн үг. Одоо та бүхэн бүртгүүлэх гэж байгаа хүмүүс маань 1 жилийн дараагийн одоо 2 дугаар сарын эхлэлтэнд явах гэж байгаа хүмүүс гэдэг байдлаар бэлтэн гэсэн үг. Тэгж майндсетээ тавина. За тэгээд 1 жил хадгалсныхаа дараагаар бүгдээр тэр хадгалж авах хугацаанд мөнгөө эндээс орлоо гэдгийг тайлбарлаад ингээд цаашаа бэлдэн шүү. За юу. Тэгэхээр та бүхэн ер нь бол оюутнууд маань одоо миний энэ видеог үзээд та бүхэн ямар насныхын тэ ямар чиглэлээр сурахын. За миний сургалтын төлбөр иймэрхүү юм байна. За миний санхүү бол иймэрхүү юм байна. Ер нь санхүүгээ бариад очие. За ингээд мэдээлэл авъя гэж болно. За мөн дүнчлэн надтай те чатаар ингээд ярилцаад эсвэл одоо FaceTime-аар ярилцаад ингээд дараагийнхаа зүйлүүдийг бэлдэх боломжтой гэсэн үг. За би доор ерөнхийдөө видеоныхоо доор бас ямар бичиг баримтууд цуглуулах вэ гэдгийг листик өгсөн байгаа. Энэ маань болохоор jot form дээр байгаа. Тэгэхээр та бүхэн ингээд харж байхад за ийм бичиг баримтуудыг би цуглуулж эхлэх юм байна гэдгийг ойлгоод авчих. За юу. За тэгэл та бүхэн одооноос бэлдэн гэсэн үг. Австрали улсын ганц одоо давуу тал маань болохоор юу байдаг юм бэ гэдэг юм бол маш их гоё олон орнуудын хүмүүс хурж ирдэг суралцдаг ийм орон. За түүнтэйгээ бас адилханаар ажиллаж амьдрах маш гоё таатай орчин бүрдүүлсэн. Гэхдээ хууль бол маш чанга. За ийм орон. За жил болгон бас цагаачдыг авдаг учраас маш олон хүмүүс сураад түүнийхээ дараа Австрали улсад байнгын оршин суух эрх авах бүрэн боломжтой гэдгээрээ давуу талтай байдаг шүү гэдгийг та бүхэнд анхааруулъя. За гэр бүлээрээ хурж ирэх гэж байгаа хүмүүст яг албан ёсоор гэр бүлийн гишүүдэд зориулаад виз олгодог. Мөн түнчлэн гэр бүлийнх нь бүх хүмүүс 7 хоногийн 24 цаг эсвэл одоо магистр болон докторийн зэрэгээ сурж байгаа хүмүүс маань дагалдан гишүүд маань full time буюу бүтэн цагаар ажиллах ийм боломжийг олгодог давуу талтай цорын ганц улс байгаа. Тэгэхээр та бүхэн маш гоё улс руу зорж байна гэсэн үг. Гэхдээ визний гарцны хувьд бол дан хэлний бэлтгэл маань яг одоогийн нөхцлөөр 47-оос 50% визний гарцтай. Тэгэхээр маш их татгалзал өндөртэй гэсэн үг. За бакалавр болон магистрийн зэргийн одоо визний гарц маань 85-аас 87%-тай визний гарцтай байна. Тэгэхээр бүгдээрээ түүн дээр төвлөрч одоо визнийдээ apply хийсэн дээр яагаад гэвэл мэдээж их гаралттай байж байгаа стрим маань бол та бүхнийг одоо нөгөө элдв янз эрсдлээс
хамаарна гэсэн үг. Гэхдээ мэдээж олон дунд татгалзал байгаа. Нөгөө магистраарч бай, бакалавраарч бай. Энэ тохиолдолд юун дээр татгалздаг вэ гэхээр санхүү дээр эсвэл таны background дээрээс болж виз татгалзах одоо магадлал их байдаг. Тэгэхээр та бүхэн одоо энэ нэг жилийн хугацаанд бэлтжиж явах хугацаанд өөрсдийнхөө background-ыг, санхүүг маш сайн сайжруулад бүх одоо хийгдэж байгаа төлбөр, мөнгө хийж байгаа ажил чинь Австрали улсад ирэхэд таны бэлдэж өгж явах ёстой шүү гэдгийг та бүхэндээ анхааруулъя. За зарим хүмүүс асуудаг. За хэрвээ би яг одоо хуваарай хөдөлмөр эрхэлдэг бол яах вэ гэж асуудаг. Тэгэхээр та бүхэн одоо дахиад хуваарай хөдөлмөр эрхэлдэг байснаас наадхаа бизнес болгоод бэлд. Тэгээд татвараа төлөөд ихэл яг албан ёсоор ажилдаан ороод ихэл нийгмийн даатгал төлдгөө бол төлөөд ихэл өндрөөр одоо төлөөрөө 3 саяас дээшээр төлөөрөө заа юу. За ингээд эхлэх юм бол та бүхэнд ямар ч одоо стресс байхгүйгээр нэг жил бэлдээд түүнийхээ дараагаар өөрсдийнхөө үр дүнг харах боломж өндөр гэсэн үг. За та бүхэн яад оюунлаг төвийг сонгож одоо үйлчлүүлэх нь давуу талтай вэ гэдэг юм бол би өөрөө бол Австрали улсад бас л оюутнаар хурж ирсэн. Яг та нартай адилхан энэ одоо чаленжуудыг давж ирсэн гэсэн үг. За одоо ч гэсэн би сурч байгаа, UTS сурдаг. Гэхдээ би already Australian PR. За тийм учраас та бүхнийг яг л одоо оюутнууд шигэ тийм үү дасгалжуулаад ингээд наашгаа ирээд эрснийхэн дараагаар оюунлаг маань байж гин та бүхэнд дараагийн ongoing support-ыг үзүүлнэ гэсэн үг. Энэ дагаа оюутнууд маань одоо Австрали улсад байж авах хугацаанд ямар support-ыг манайхаас авдаг вэ гэхээр аав ээжийнхаа визийг apply хийж байна. За сургуулийнхаа төлбөрийг төлж байна. За виза сунгах үед нь хэрвээ санхүүгийн баримт баталгаа багасах юм бол агентлагаас нь дээш гаргаж өгч байна Тэгэхдээ бүх юм жинхэнэ штэ. Ерөөсөө тэгэж одоо ийм фейкцэн юм байхгүй. Угаасаа буруу болохгүй документ авах юм бол бид нэр юун Австралийн виз тийм үү? Бүр Австралийн визгүй болоод бүр энэ Австрали улсад баг ирэх гээгүй болно штэ. Тэгэхээр бүх зүйл чинь үнэн бүх сорс чинь батлагдсан иймэрхүү байдлаар бэлтгэж чинь бид нар тусалж өгдөгөө гэдэг. За тэгээд цааш нь өөр үйлчлэгээ маань болохоор цаашдаа сургуулаа төгслөө 485 виз. 485 виз авлаа. 482 байх юм бол бид нэр спонсор хэрхэн олох вэ? Эсвэл манайх чинь өөрсдөө спонсорын маш олон одоо компаниудтай хамтарч ажилладаг учраас нөгөө оюутнуудыгаа нөгөө компаниудтай танилцуулж эхэлнэ. За энэ оюутан маань энэ мэргэжлэр төгссөн боломж байна уу? Та бүхэн спонсорлох ууч гэдэг юм те. Ингээд энд ирсэн тохиолдол болоод яваад байгаа. Тэрнээс иш зарим хүмүүс ингээ асуудаг бид нар шууд Монголоосоо болох уу? Тэгэх юм бол жоохон чаленж. Яагаад гэвэл бид нар recruitment agency-гээр спонсор компани чинь гаднаас авахын тулд гаднаас бид нар зайлшгүй хүн авах шаардлагатай байна гэдэг баахан бичгээр нь бүрдүүлдэг учраас ихэнх австрал компаниуд тэрнийг одоо нэг сонирхдаггүй. Тийм учраас Монголоос шууд ажиллаар ирнэ гэж яхихаа оронд та бүхэн энэ сургалтын визээр хурж ирээд ингээд эндээ бэлтгэхтэй. Ягаад гэвэл Австрали улсын qualification аавна гэдэг чинь угаасаа Австрал та бүхнийг encourage хийгээд эхэлдэг. Австрали улсад төгссөн хүмүүсээ эдгээр чинь авахыг илүү үздэг. Австрали улсад төгссөн хүмүүсийгээ илүү PR авахыг хүсдэг байхгүй юу? Тэгэхээр та бүхэн энэ багаас нь явж эхэлнэ гэсэн үг. За дараагийн одоо оюунлаг төвийн хийдэг ингээд давуу тал чинь болохоор үл хөдлөх хөрөнгө. Цаашдаа та бүхэн 482 визагаа авлаа. Энэ маань ажлын виз. Энүүнийг авсны дараагаар чинь та бүхэнд оюунлаг төв чинь окей. Одоо та бүхэн Австрали улсын банкаас тийм үү зээл авах хэрэгтэй болсон. Зээл маань болохоор 5.8-аас 6.2% зээл авах боломжтой болдсон шүү дээ. Хувийн хүүтэй зээл. За тэгэхээр одоо та бүхнийг энд ийм байр байна. За энэ одоо нягтлантай ярьчих. За энэ нягтлан та бүхний татварыг чинь бодож өгнө. За энэ одоо санхүүгийн организашнтай ярьчих. Эндээс та бүхэн зээлээ авах боломжтой гэдэг юм уу? Энэ бүх гайденсыг чинь нөгөө та бүхэн Австрали улсад хурж ирээд PR авах хүртэл чинь одоо мөн түнчлэн амьдрахт чинь хүртэл байрыг нь яаж авах вэ гэдгийг чинь зааж өгдөгөөрөө давуу талтай маш их practical ийм одоо агентлаг юм гэдгийг одоо бүр бахархалтайгаар хэлье гэж бодож байна. За тэгээд оюунлаг төвөөс PR авсан оюунлаг төвтэйгөө ингээд баг олон жилээр хамтран ажиллаж агаад байнгын оршин суух эрхээ авсан оюутнууд маш их байна. Яг одоо ингээд прогрессион гарч байгаа манай
вебсайтыг та бүхэн ингээд үзээрэй. Маш олон оюутнууд ажлын виз авч байгаа, сургалтын виз авч байгаа. Ер нь бол Австрали улсад одоо ирсэн хүмүүсийн бараг 2-1 мэдгүй бараг л ихэнх нь те оюунлаг төвөөр ирсэн байдаг учраас бидний experience өндөр байгаа. Ер нь бол их ховор төрлийн ховор кейсүүд дээр бид нар бол ажиллах дуртай. Тийм учраас та бүхэн одоо сонгоход бол даваа талтай байхаа гэж бодож байна. За түүний дараагаар PR визэнд та бүхэн 482-ын дараа PR буюу байнгын оршин суух визэнд чинь орох чинь одоо гайденс хийж өгнө. За илүү одоо 1 жил 2 жил чинь болчлоо. За skill assessment-а ийшээ ингэж хийн манайх дээр хийж өгнө гэд ингээд тийм үү. За эсвэл ур чадварын үнэлгээ гэсэн үг шүү. За эсвэл та бүхнийг за одоо та бүхэн 1 жилийн одоо experience авчихлаа. За тэгэхээр одоо 491 буюу мужийн одоо PR руу apply хийх боломж байна. Эсвэл одоо улсын PR руу apply хийх боломж байна гэх юм уу. Эсвэл global talent буюу одоо өндөр ур чадвартай тий дэлхийн одоо бүр гайхамшигтай тийм одоо talented хүмүүсийг авдаг байхгүй юу? За энэ визэнд ингэж apply хийх боломж байна гэдэг юм уу. Та бүхний одоо CV-н дээр та бүхний одоо энэ Австрали улсад ирсэн experience дээр ч бид нар үндэслээд дараагийн зүйлийг гаргаж өгдөг гэсэн үг. За зарим тохиолдолд хүмүүс маань Австрали улсад хурж ирсний дараа виз татгалзах тохиолдол байдаг л та. Хэрвээ тийм болвол давж заалдах шатан дээр манайх одоо өмгөөлөгчд маань та бүхнийг хамгаалж гарна гэсэн үг. За энэ олон одоо боломжит талтай үр ашигтай ийм одоо агентлагл гэж бид нар одоо өөрсдөө хэлэн тийм ч учраас манайх бол айгүй их бүр too much одоо commercial бол биш. Ихэвчлэн нөгөө амаас ам дамжаад за тэрний эгч нь явсан гинлээ, тэрний ах нь явсан гинлээ, тэрний ээж нь явсан байна гэд ингээд явдаг ийм л агентлаг байгаа. Та бүхэн угаасаа ингээ харах юм бол бид нар ингээд нэг хаяал нэг ийм рил одоо шинэ визний журам гарвал ингээд хэлнэ гэхээс ш бид ч одоо байнга завгүй хүмүүсийн материал дээр л ажиллаж байдаг ийм агентлаг шүү гэдгийг та бүхэндээ хэлье. Та бүхэн магадгүй ямар агентлагаар бид нар үйлчлүүлэх гэдэг наа гэх юм бол ийм агентлаг байна. Та бүхэн вебсайтаар зочлоорой. Тэгээд одоо манай пэйжийг ингээ scroll down хийгээд бүр шалга. Угаасаа хүн чинь ямар нэгэн үйлчлэгээ авахтаа мэдээж verify хийж вэж түүний дараагаар та бүхэн итгэл үүсээд түүний дараагаар тухайн байгууллагатайгаа хамтран ажиллавал илүү сайхан шүү дээ, тийм үстэй. За тэгэхээр та бүхнийг бол амар push хийхгүй. Тийм учраас та бүхэн харлаа. За окей, хэрвээ үйлчлүүлмээр байгаа бол оюунлаг төв дээрээ хурж ирэхэд бид нар welcome. За ийм байна. За тэгээд илүү өөр ямар талаас нь мэдээлэл авмаар байна гэх юм бол ингээ комент хийрээ. За тэгэх юм бол би та бүхэндээ зориулаад тусгай ийм хаалттай групп хийгээд ч юм уу те ингээд бүгдээрээ эхлэх бүрэн боломжтой шүү. Ямар ч байсан энэ general information маань одоо ийм байна. Тэгэхээр та бүхэн одоо ингээд насны ангиллаар ямар ангиллаар явахыгаа харчих. За тэгээ санхүүгээ хэрхэн яаж бэлтгэхээ харчих. Ингээд одоо one and one тийм үү зөвлөгөө авах юм бол цагаа аваад оюунлаг төв дээрээ хурж ирээд зөвлөхүүдтэй яг энэ одоо санхүүгээ харуулаад хүрээд ирэх нь шүү дээ. За миний санхүү энэ болчлоо. Миний одоо видеоны дагуу би бол эдгээр ангилт юм байна. Ийм визагаар явах юм байна. Миний хэлний оноо энэ юм байна. Миний санхүү энэ юм байна. Одоо тэгвэл би энийг яаж сайжруулах вэ? За эсвэл миний мөнгө одоо 80 сая болчлоо. Энэ үнийг одоо би яаж өсгөх вэ гэдэг юм. За тэгхийн бол манайх тэр хурж ирээд та бүхэн дараагийнхаа мэдээллийг аваад явна гэсэн үг шүү. За ингээд маш их баярлалаа. Та бүхэндээ комент бичсэн бүх хүмүүстээ баярлалаа. Удахгүй магадгүй те 6 сарын дараа зарим 1 жилийн дараа та бүхэн Австрали улсад надтай personally уулзаад мэдээлэл авах байхаа гэж та бүхэндээ найдаж байна. За энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөлье. Баярлалаа. Баяртай.